Сайн уу бүгдэнд нь уншлага очиж байгаа өглөө өдрөөрөө мэндийг хүргэе. За та нартай амлсан ёсоороо мөнгө санхүү, карьер, ажил карьертэй холбоотой мэрэг оруулах гад байж байна. За тэгээд мөнгөтэй холбоотой домыг болохоор мэргийн хамгийн төгсгөл хэсгээс та нар маань авч үзээрэй. За тэгээд уншлагын үед гэх юм бол 3 сонголттой. Урд харагдаж байгаа 3 картаас нэгийг нь сонгох юм уу? Эсвэл стикерээс нэгийг нь сонгоод уншлагатаа ороод ирээрээ. За тэгээд энэ талаас ахуулаад 1, 2, 3 дугаар групп гэж явна. За тэгээд тус бүрийнх нь уншлагын цаг дээр уулзцаая. За сайн байцгаана уу? 1-р группийнх маань уншлагатай тавтай морилно. За та нар маань Five of Swords картыг эсвэл дээдл нь харагдаж байгаа эрүүхийний стикер татагтаад наашаа орж ирсэн байх магадлалтай. За стикерийг харах юм бол эрүүхий байгаа. Эрүүхий маань болохоор шинжилэлт, өөрчлөлт, хувьсгалтыг илэрхийлдэг амьтан байдаг байгаа. Сүнслэг утгаараа. Тэгэхээр та нар маань одоо ингэж өөрсдийнхөө ажил карьерийг солихыг хүссэн, эсвэл түүн дээр өөрчлөлт гаргахыг хүсэж байгаа тийм хүмүүс байх магадлалтай. За тэгээ Five of Swords-ыг харах юм бол ерөнхий энергиэрээ та яг ингэж ийм өөрийнхөө яг сэтгэлд ингэж та одоо ингэ таалагддаг ажиллаа хийдэг боловч тухайн таны ажиллаж байгаа систем өөрөө таны яг бодит амьдрал дээр ч юм уу танд нэг тийм хор хохирол учруулад идэг гэх юм уу. Одоо жишээл гэх юм бол олон цагаар одоо та ажилдаа дуртай байлаа гэж бодоход олон цагаар ажилласнаас болоод гэр бүлтэй цаг зарцуулж чадахгүй ч юм уу. Эсвэл өөрийнхөө одоо хувийн цагийг гаргах гэхээр таны хувьд ингээд цаг гардаггүй ч юм уу. Эсвэл одоо бодит байдал дээр хийж байгаа ажил нь их тэгсэн хэрнээсээ авж байгаа цалин нь бага ч юм уу тий. Бодит амьдрал тогтосоо хүрэлцдэггүй. За эсвэл одоо ингээд ажлын талбарт цогтой ажиллаж байгаа хүмүүсээс ч юм уу эсвэл дээд албан тушаалтнаас одоо ингээ ямар ч тийм таны ажиллаж байгаа ажлыг ингээ үнэлэхгүй байгаа ч юм шиг таны системийг хохирогч болоод байгаа юм шиг тийм мэдрэмж аваад ажлын байраа солидог юм билүү эсвэл ажлынхаа салбарыг солих уу гэдэг талаар бодож байгаа. Тийм мэдрэмж ойрд төрж байгаа хүмүүс ах юм бол та зөв группээ сонгосон байна гэсэн үг ээ. За тэгээд үндсэн уншлага руу орцгоё. Игэшлүүлээд. Шлүүлээд. Өөрөөр өөр арга барилаар үзнэ. Вау тэр ялцчихгүй энд нэг тийм хүний үгийг амар тусгаж аваад идэх ч юм уу эсвэл бол одоо ингээм хамт ажиллаж байгаа хүмүүсийнх нь үг үзэл бодолд өөрийгөө ингээд тааруулах гэсэн яагаад бүр ингээд сэтгэл санааны хувьд үнэхээр хэцүү болчихсон. Одоо би үнэхээр ингээд цаашдаа үнэхээр энийг тэсэж чадахгүй нэ гэж бодож байгаа. Энэний шалтгаан нь юу вэ? Тийм юусоо ингээд тий одоо нэг ингээд карьер нэг амар ахиж өгдөггүй. Яг өөрөө чинь бодсон сансан зорьсноос жоохон эсрэг байгаад байгаа гэх юм уу? Тийм байгаад байна. Өнгөрсөнд бол та энэ ажлаа уг нь бол өөртөө ч олдож болох ер нь бол бодиттой хамгийн дайггүй ажил мэргэжил гэж бодож энэ цаашдаа тий удаан доктортой явах юм чинь ер нь бол надаа их сайн дайггүй үр дүн авчирна гэж найдаж исэн боловч таны яг найдаж байгаа хэмжээний тийм төвшөнд бол ерөөсөө хүргэж өгөөгүй байх таны ажил чинь. Тийм байна. Уг нь бол та энэ ажлаа бүр маш идэвхтэй хийдэг, бүр хаш зүтгэлтэй хийдэг хүн байгаа байхгүй юу. Тэгтэл ингээд ийм ганцаараа ингээд зүтгээд бүр яадаг ч байсан гэсэн энэ хичнээн ачаалттай байсан ч гэсэн би эндээ ажлыг ингээд хийгээд авах юм бол эндээс надаа сайхан үр дүн гарч ирэх байх гэсэн итгэл найдвараа та хийцээж алдаагүй. Хичнээн ганц хүнд их хийсэн ажил байгаа ч гэсэн хийсээр л байсан. За энийг ингээд хийчих юм бол дараагийн үр дүн нь надад үнэхээр сайн даа гэд. Бас энэ ажил таны ингээд тий
зорилго одоо өөртөө тавьсан зорилго гэх мэтлэн тийм зүйлд нийцхээр юм шиг санагддаг байгаа байхгүй юу? Одоо ингээд жишээлбэл багш хүн байлаа гэхэд одоо ингээд хүүхдүүдтэй харилцаж одоо хүүхдүүдэд юм зааж зөвлөх ингээд өөрийнх нь ингээд үнэхээр сүнсийг баясгадаг, үнэхээр сэтгэлийг нь баярлуулдаг сайн дурын ажил хийдэг хүн байлаа гэхэд одоо жишээлбэл амьтдтай харьцах дуртай хүн байлаа гэхэд одоо хуваараа ч юм уу эсвэл сайн дурын ажиллаар ч юм уу амьтан хамгаалдаг тиймэрхүү хүмүүс байлаа гэж бодоход энэ бол таны одоо сүнсний зорилго ч юм уу эсвэл өөртөө тавьж байгаа би амьдралдаа яг ийм л юм хийж амьдрах ёстой хүн гэж бодож байгаа зүйлтэй бол нийцдэг. Гэхдээ энэ нь бодит амьдрал дээр ч юм уу те одоо танд одоо ашиг гэхээсээ илүү танаас маш их юм золиос шаарддаг, маш их хичээл зүтгэл шаарддаг тийм байгаад байгаа аахгүй юу. Тэгэхээр та эндээс бол одоо үнэхээр амар их ядарч гин энэ бүхнийг өөрчлөмөр байна. Одоо өөр шин ингээд боломж миний амьдралд орж ирэх болов гэсэн нэг тийм аюул тийм дуртай хэрнээсээ ядарсан энерги гарч ирж байна. Та тэгээд бас ингээд энийгээ хийхийн тулд өөр хүмүүсийн эсэргүүцэлтэй бас их тулгардаг байх магадлалтай харагдаж байна. Одоо ингээд өөрийнхөө үзэл бодлыг хамгаалах гэдэг ч юм уу эсвэл бол одоо ингээд энэ одоо өөрийнхөө хийж байгаа ажлыг цаашдаа өргөжлүүлэх гэдэг энэндээ би чинь дуртай шүү дээ, сонирхолтой шүү дээ гэдгийг хүмүүсээс одоо ингээд өөр үзэл бодлоо хамгаалж энийг хамгаалахын тулд бас их хичээдэг хүн байгаа байхгүй. Тэгээ энэ нь бол танд бас тий хүмүүсийн бас ингээд үзэл бодол хажуугаар нь орж ирээд ахаар танд бас ингээд айгүй хачаалалтай тийм байгаад байгаа харагдаж байна. За тэгвэл танд зөвлөгөө. Ер нь бол та энэ ажлыг үргэлжлүүлээд хийгээд байх юм бол энэ ажил ер нь бол их хачаалалтай болоод ингээд байна уу гэхээс биш амар амраад байгаа юм бол ерөөсө харагдахгүй байна гэхээр ажил санхүү карьерийн байдал дээр зөвлөгөө өгч үзье. Queen of Pentacles гарч ирсэн. Мен доош хараад ирсэн. Та бол уг нь их өгөөмөр ийм хүн байгаа аахгүй юу? Өгөөмөр бусдыг боддог халамжтай ч юм уу те зөвлөн сэтгэлтэй тийм хүн байна. Газар энергитэй. Тэгээд тэрхэн одоо эсэргээрээ танд жоохон ганцаараа зүтгэх тиймэрхүү байгаа тань л та. Тэгэд танд бол ойрын үед lovers page of cups ирсэн гэхээр хин нэг нь танд туслах санал ч юм уу те хандаг үгүй ч юм уу тиймэрхүү юу ирж хамтаг санал ирж магадгүй байна. За та тэрийг аягүй сайн бодолцож үзэх хэрэгтэй. Хэрвээ та тэр сонголтоо сайн хийчих юм бол одоогийн энэ нэг тийм системийн хохирогч болсон эсвэл нэг тийм хангалтгүй байгаа нэг тийм хэцүү ийм байдлаасаа гарах боломжтой. Гараа зогсохгүйгээр одоо хийж байгаа энэ дуртай ажлаа цаашдаа ингээд илүү цэцэглүүлж хөгжүүлээд олон хүний оролцоог оруулаад ийм доктортой авч явах боломжтой болж гарч ирж байгаа байхгүй юу. Тэрнээс биш та ганцаараа зүтгээд байгаа юм бол энэ эсрэгээрээ танд маш их ядаргаа болж байгаа гарч ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр та энэ үйл ажиллагаагаа одоо ингээд амьдрал ахуйгаа цаашдаа яг ингээд доктортой аваад явъя. Илүү сайн болгоё гэж байгаа бол хүмүүстэй хамтрах, хүмүүсийн саналыг хүлээж авах, эсвэл хин нэгэнд санал тавих, хамтралын одоо саналыг тавих юм бол танд энэ үйл ажиллагааг цаашдаа авч явах, одоогийн байгаа ажлаа цаашдаа илүү үр дүнтэй хийхэд одоо ингээд айгүй сайн байгаа аахгүй юу. Шинээр одоо цаашдаа энэ ажлаа хэрхэн яаж хөгжүүлж хийх юм уу. Эсвэл энээсээ дамнаад өөр одоо жишээлбэл амьтанд ижээдэг байлаа гэхэд тэр амьтдаараа суурилсан капеник ч юм уу те муур нохойтой капен тэр гэдэг байдаг шүү дээ. Тэгэхээр та тиймэрхүү юм хийж болно. Эсвэл одоо ингээд багш хүн байлаа гэхэд заавал одоо ингээд нэг үндсэн ажилласаа гадуур ингээд автлага өгдөг ч юм уу. Өөр юм мэрэгчсэн
хичээлээрээ хүүхдүүдэд илүү цагаар татлага өгөх юм уу өөр хамтрал ингээд үүсгэх гэх юм бол танд тийм энэ хамтрал чи илүү тийм аз жаргалтай илүү одоо бүүндээ таны сэтгэл санаа ингээд тий илүү хангамжтай болох бодит амьдрал дээр таны амьдрал илүү ингээд сайн болохоор харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр одоогийн байдлаар танд аюу хэцүү санагдаад ингээд өөрчлөлт оруулмаар санагдаад ингэж байгаа бол та хин нэг одоо энэ байдлаа бүр ингээд үндсээр нь өөрчлөхөөс илүү хин нэгнтэй хамтрах, хин нэгнээс орж ирж байгаа саналыг хүлээн авах нь эсвэргээрээ таныг энэ мэрэгжил, энэ салбар эсвэл одоо хийж байгаа энэ ажиллаараа улам илүү их амжилтанд хүргэх тийм боломжтой гэж гарч ирж байна. Тэгэхээр та нар маань ажил карьер нь улам дэшээ дэвжиж дэлгэрч сайн болохоор байна. Ажил карьер одоо ингээл амар хэцүү санагдал ганцаараа ингээл бүх юмыг өрөөд байгаа юм шиг санагддаг байсан бол та хүмүүстэй зөв хүнтэйгээ хамтарч энэхүү зүйлсийг хийснээр хүмүүсээс тусламж авснаар илүү сайн, илүү өндөрт явах байгаа учраас та нар маань энэ дээрээ анхаараарай. Тэгээд та нартаа зориулаад сахиусны зөвлөгөө татъя. Тэгээд strength. Ялцчгүй таны энэ хэцүү байгаа байдал дээр бол тий өөрчлөлт орж ирж гин. Та илүү амгалан тайван, илүү сэтгэл тогтун ажиллаж болохоор байна. Тэгэхээр таныг хамгийн гол нь сэтгэлээ тайван байлгаад одоогийн байгаа байдлаа өөрчлөё гэх юм бол ер нь хүмүүсээс орж ирж байгаа тиймэрхүү саналыг хүлээж авсан дээрээ гэж харагдаж байна. Таны ингээд амьдрал өөрчлөгдөж байгаа учраас аль болох ингээд хүчтэй байгаарай. Стар. Энэ байдал удахгүй зүгээр болно гэж сахиуснуудын зөвлөгөө мессеж ирсэн байна. За тэгээд та нартай бүгдээрэнд нь амжилт хүсье. Дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Баяртай. За сайн байцгаана уу? 2-р группийн маань уншлагатаа тавтай морилно. Та нар маань 4 of Cups эсвэл тэтэлтэн байгаа стикерийг сонгоод орж ирсэн байх магадлалтай. За эндээс ерөнхий энергийг харах юм бол та нар маань одоо хийж байгаа ажилдаа нэлээд жоохон сэтгэл дундуур байгаа хүмүүс байгаа дээ. Тэгээд өөр салбар руу шинэ ингээд боломж орж ирэх юм бол өөр салбар руу ажлаа сольж орох хүсэлтэй хүмүүс байгаа. Тэ аль хэдийн одоо CV-гээ явуулж гсэн ч юм уу эсвэл аль хэдийн ажлын анкетаа өгч гсэн тэрийг хүлээгээ сууж байгаа ч юм уу тийм хүмүүс байна. Эсвэл нэх удахгүй танд ингээд ажлын санал ирэхээр шив шинээр ажлын санал мэйлээр ирэх ч юм уу эсвэл зурагсаар ирэх ч юм уу тэгэж ирэхээр хүмүүс харагдаж байна. Тэгээд одоогийн ажилдаа бол жоохон сэтгэл хангалуун бус би одоо энэ насаараа л энийг ингээл хийгээл ингэсээр агаал дуусах юм байх та гэсэн нэг тийм жоохон гутранг үзэлтэй мэдрэмжтэй тийм байгаа хүмүүс харагдаж байна. За ингээд ерөнхий нэрийг ийм байна. Зя та нартай зориулаад өнөөдөр жоохон өөр аргаар хийж үзэх гэж байгаа. Та нарын манай одоо ялтчгүй шинээр юм эхлүүлэхээр тоо шинэ эхлүүлэхийг эхэлж байгаа ч юм уу эсвэл эхэлсэн ч юм уу эхлүүлэхийг хүсэж байгаа тийм нэрэг айгүй өндөр байна. Яагаад гэвэл та нар маань яагаад тэгэж хүсэж байгаа гэхээр та нар маань нэг газар арайд энэ удаан ингээд ажиллаад сүүлдээ бүр одоо ингээд за эндээс ч ер нь ингээд энийг л хийсээр байгаа дуусах юм байна да гэдэг яг тэр түрүүний энэ дээр хэлсэн шиг тиймэрхүү үзэл бодлоор өөрийгөө хааж барьж хорьсон эсвэл хэтэрхий олон хүмүүсийн хэл ам үгнээс болоод
чи одоо наадхайгаа л хийж байгаа ч тий чамд одоо ингэж өөр чадах юм ер нь байгаа мó наа чин чамд доктортай ажиллаж хэрэгтэй ч юм уу эсвэл чи нааднаас өөр юмних амарч чадахгүй шүү дээ тийм юм чинь байж байгаа ч гэдэг ч юм уу тиймэрхүү үзэл бодлыг хүлээсэнд орсон эсвэл өөрийнхөө ингэж тий би ч одоо энэс өөр ч нэг юм чадахгүй дээ надад ч одоо миний ингэж чадвар ер нь жоохон дутмагтаа гэдэг ч юм уу тий тиймэрхүү байдлаар өөрийнхөө потенциалыг барьж хорьсон өөрийгөө бүрэн ингээд потенциалаа ажиллуулж чадхаар хэмжээнд өөрийгөө үзэл бодлын хүлээсэнд оруулсан тийм хүмүүс байгаа харагдчих шүү. За энэ яагаад тэгэж бодох болсон бэ гэдгсэн чинь өнгөрсөн болохоор таныг одоо ингээд янз бүрийн ийм салбарлуу орё эсвэл тийм ажил хийж үзье гэхэд болохоор хүмүүс нэг их сайн дэмжээгүй эсвэл ингээд танд одоо ингээд ямар нэгэн шин санаа бодол байдаг ч гэсэн түүнийг хэрэгжүүлэх гэж ямар нэг үйлдэл хийгээгүй эсвэл өөртөө итгэх итгэлтэй маш дутуу байгаагаас үүдээд та өнгөрснөөс ер нь бол өнгөрсөн хугацаанд өөрийн гэсэн юм хиймээр байгаа ажил бүр ингээд дотроос чинь ингээд энийг л хийчих юмсан гэж бодож байгаа ажил байгаа ч гэсэн та ерөөсө зориулж хийхгүй байсан харагдаад байна. Тэгсэрэн байгаад энэ одоогийн байдалтай ингээд гацчихсан байгаа аахгүй юу хүлээлтчихсэн гэсэн үг тийм байсан байна. Ер нь бол ингээл за энийг л хийн тэгэж харчихсан байгаа хэрнээсээ хөдлөхгүй байх гэдэг ааш та тий. Тэгээ одоо энд ингээд яг нэг тийм одоо энэ таны боломж юм а гэхэд за энэ аягийг аваад хаана очиж ингэж авиж ингэ тавих вэ ч юм уу тий. Энийг цаашаа хэд болгож өсгөхийн тулд яах вэ гэдэг ч юм уу. Тэрийг далд ухамсартай та одоо бодож хэлж байна танд. Тэгээд ер нь бол өөрийгөө ингэж хүлсэн энэ хүлээснээсээ одоо ингэж хүмүүс юу гэх юм энэ бүх юмд бүгдээрингийн орхиод бүгдээрингийн дуусгаад би одоо зөвхөн өөрийнхөө хүсэл мөрөөдөл сэтгэлийг дагаад одоо ингэж өөр ингэж тий бодож исэн зорилго тэмүүлэлтэй байсан миний сонирхож исэн тэр ажил руугаа би ингээд шинэ юм ингээд зориглоод хөдөлмөр байна гэж бодогдож одоо дотор шин тэгдэг болсон. Тийм ч учраас та фул энерги эрхэлж гарч ирсэн байгаа. Та тэгэхээр одоо танд бол ойрын хугацаанд шинэ боломж ирнэ. Энэ таны яг бодож байгаатай чинь адилхан бодож байгааг чинь биелүүлж болохоор юм бодит боломж ирэх учраас та тэрэнд танд зориулж ямар зөвлөгөө гаргацгаая. Тэрэнд бас бэлэн байвал зүгээр гэж харагдаж шүү. Хүмүүстэй сайн уулзаарай, хүмүүстэй уулзаж зөвлөлдөж одоо хүмүүсийн үзэл бодлыг сонсож одоо би одоо нэг иймэрхүү юм бодоод байна. Энэ дээр одоо яаж хийвэл зүгээр идэм бэ? Надад нэг жоохон ингээд зөвлөгөө өгөөч гэхэд хүмүүстэй уулзаж ярилцаж ингээд үзэх хэрэгтэй байна. Тэгэхгүй болохоор та ингээд өөртөө сайн итгэхгүй байгаа хгүй. Тэгэхээр ингээд өөрийг чинь итгэлийг чинь урмыг чинь одоо ингээд тэд дэмжиж болохоор найз нөхөд ч юм уу эсвэл одоо таны ормоор байгаа салбартай холбоотой хүмүүс ч юм уу тийм хүмүүстэй уулзалт зөвлөгөө хийх ч юм уу эсвэл одоо ингээд зүгээр нэг юм сонирхлын байдлаар уулзах ч юм уу тийм зүйл хийвэл их зүгээр харагдаж байна. За хэрхэнтэй тийм танаас шалтгааллахгүй танаас гадуурх нөхцөл байдал болохоор нэг тийм сайн үр өгөөжтэй биш байгаа байхгүй юу. Одоо ингээд та хичнээн зүтгэсэн ч гэсэн зүтгээд энэ ажлаас нэг иймэрхүү үр дүн гарах бах та гэд найдахад ерөөсөө тийм үр дүн гарч ирэхгүй байгаа тийм харагдаж байна. Тийм бол тийм ч болохоор та ингээд солих гээд байна. Энэ болохоор санамж эсвэл танд ирэх шагнал ахгүй. Тэгэхээр энэ дээр бол санамж гарч ирж байна. Яагаад санамж гэж байгаа вэ гэхээр та магадгүй альва зүйлийг эхлүүлээд түүнийхээ бүрэн дүүрэн болтол нь ингээд явж чаддгүй ч юм уу нэг зүйлийг эхлүүлчихэд дуусгадгүй ч юм уу эсвэл энэ дуусгах ёстой циклийг энэ аль хэдийн
өнгөрсөн баларсанд одоо ингээд эндээ ингэж гац суухын оронд зүгээр за энийг ингээ орхий дараагийн боломж руу явъя гэхгүй байгаа чинь өөрөө айгүй том асуудал байгаад энэ бүхэн танд ингээд ямар ч өгөөж өгөхгүй байхад та өөрөө энэ бүхнийг дуусгаж чадахгүй байгаа нь бас таны том асуудал юм шиг харагдаж байна. За тэгээд та энэ шинэ боломжийг авах юм бол шууд 10-ын цоос шинэ боломж энд ирж байгаа энэ шинэ нэг зоос таныг 10-ын зоостой болгоно, таныг юмтай болгоно. Тийм болохоор ерөөсөө хамгийн гол нь өөртөө итгэхгүй ингэж өөрөө өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг хойш нь тавьж өөртөө хориг тавьж ирснаас яг фул энергитэй адилханаар ерөөсөө энэ бүхэн ямар ч хамаагүй энэ одоо өнөөдрийг хүртэл явсан би ямар ч хамаагүй би энэ хідэн настайч бэ ямар хүнч бэ өнөөдрөөс эхлээд карьераа дахиад шинээр эхлэх болно тий өчнөө олон хүмүүс ингээл 40 50 нас хүрээд ч гэсэн том компаниг үндэслээд одоо тэр компаниуд нь өчнөө том явж байгаа компаниудын KFC захирал мөхөрлөд штэ тэрүүн шиг гэсэн үг. Ерөөсөө та ингээл өөрийнхөө сэтгэлд багтаж байгаа өөрийнхөө ингээд хиймээр байгаа ажлыг хийх юм бол ажлыг сонгоод тэр ажил руугаа яваад орхол юм бол тэр ажил танд хамаа таны бодсноос ч их үр ашгийг өгөх гээд байна. Тийм болохоор та нар маань ерөөсөө одоо байгаа байдлаасаа ингээд намг шиг шилжчихсэн энэ байдлаасаа гарах нь их чухал гэж харагдаж байна. Тэгэхгүй бол энэ байдал бол таныг үргэлжлүүлээд өвтгөөд авах шинжтэй байгаад байгаа байхгүй юу? За тэгээд энд зөвлөгөө хоёрыг авсан. Сайн төлөвлөө. Альва юм дээр төлөвлөгөө маш их хэрэгтэй. Юуг сонгож ин юуг сонгохгүй байна. Ямар төлөвлөгөөтэй ханд юмд яаж хандж ин гэдэг чинь их чухал аа. Тэгээд тэр төлөвлөгөөгөөр ачих юм бол маш их юм итэх зүтгэлтэй санаачлахтай тэрнийхээ ардаас хөөцөлдсөн одоо болж гин үү болохгүй байх уу өөр юу хэрэгтэй байна гэдэг ч юм уу түүнийхээ хойноос маш их хөөцөлдөж өөрийн гэсэн тийм хичээл зүтгэлээ гаргаж чадах юм бол таны амьдрал бол одооноос эхлээд цаашдаа ингээд шинээр эхэлж байгаа тэр ажил карьер салбар юу гэдгийг тэр бүхэн чинь таны ирээдүйн одоо хөгшин настай хүртэл чинь танд одоо ингээд тасралтгүй мөнгө төгрөг элбэг дэлбэг байтал тэр бүхнийг чинь бэлгэлэхээр байна. Хэрвээ энэ шинээр бизнес эхлэх гэж байгаа бол таны бизнесээ өргөжөөд гэр бүлийн бизнес болж цаашдаа өөр хүүхдүүд чинь хөгшин болсон хойно чи өөрт чинь ч гэсэн өөрөөгөө чинь ирэхээр байгаа учраас та нар маань хэрвээ шинэ ажил эхлэе одоо энэ байгаа байдлаасаа ингээд гарыг гэдэг дотроо өөрийн гэсэн тэр өөрийнхөө хиймээр санагдаж байгаа зүйлийг сонгоод түүнийхээ төлөө маш сайн зориг тэмүүлэлтэд явж чадах юм бол өөртөө итгэж чадах юм бол шинээр аль нэг салбар руу орох ч юм уу шинээр хүссэн салбар руу орж чадах юм бол ерөөсөө энэ хамгийн сайнаар төгсөх болно. За тэгээд та нартай зориулаад сахиусны зөвлөгөө авъя. Тийм. Wheel of Fortune. Амьд Азийн хүрд таны талд эргэж байна. Одоо ерөөсөө ингээд одоо өнгөрснөөс одоогийн хүртэл шигээд байсан үе чинь бол ингээд дуусж байна. Бүх юм ингээд шударгаар одоо ингээд байх ёстой байрандаа ороод ер нь бол таны амьдрал энэс хойш сайжирна гэхээсний их бодохгүй гол нь та бүх юмыг шударгаар хэмжиж үзэж одоогийн миний амьдрал ямар байгаа билээ цаашдаа ямар байхыг би хүсдэг үйлээ гэдгийг маш сайн бодолцож үзэж мөн эмгтээлийг энэ эрэгтэй эмгтэй хамаагүй эмгтээлийг энерги маш дэмжих хэрэгтэй. Эмгтээлийг энерги гэхээр өөрийгөө хайрлах, өөртөө итгэлтэй байх маш тийм бүтээлч энергиуд байдаг байгаа. Тэгэхээр та тиймэрхүү энергиудаа маш сайн дэмжээрэй гэсэн зөвлөгөө орж ирсэн байна. Тэгээд бүгдээрэнд нь амжилт хүсье. Дараагийнхаа бичлэгээр уулзцгаая баяртай. Сайн байцгаана уу? 3 дугаар группийн маань уншлагатай тавтай мэрэлнэ үү? За таны сонгосон стикерээс харах юм бол та бол тойл сонгосон байна. Тэгэхээр магадгүй ажиллаж байгаа салбартаа ч юм уу те бус хүмүүс хараад үлгэр дуурайл авч болохоор хэмжээний тийм ажилдаа сайн мэрэгжлийн гаргууд болсон олон жил ажилласан эсвэл ур чадвар сайтай тийм хүмүүс байхыг илэрхийлж магадгүй мөн high priestess буюу эмэгтэй санаартан гарч ирсэн байна. Энэ хүмүүс маань болохоор маш одоо ингээд
чадвар сайтай, өөр нууц мэдлэг авьяас ихтэй, зүүн совинтой ч юм уу тий. Магадгүй их тийм сүнслэгт итгэдэг ч юм уу. Тийм хүмүүс байх магадлалтай харагдаж байна та нар маань. За тэгээд та нарт маань бүх ажил карьер дээр нь юу ирж байна? Ямар зөвлөгөө вэ? Харцгаая. Та нар маань одоо байгаа энерги нь ямар байна? Яг одоогийн нөхцөл байдал нь амар тайван биш яг гэж бодогдсон юм. Хитрхи тийм шуугсан хилам ихтэй ч юм уу нэг амар тайван байлах ямар ч юм байхгүй ч юм шиг тийм энерги орж ирж байна ихнээсээ. Одоо ингэ нэг өндөр албан тушаалтан ч юм уу эсвэл одоо таныг л байхгүй бол ерөөсөө ажил төрөл нь явдггүй. Та болохоор одоо ингэ энэ компанид ч юм уу эсвэл аль нэгэн ажлын салбартаа би түрүү хэлсэн шүү дээ маш мэрэгсэн ингээд хүн хараад за энэ хүн шиг л байвал гэж одоо ингээ үлгэр дуурайл авч болохоор хүн байна гэсэн. Тэр чинийгээрээ бас та маань одоо ингээд хариуцж байгаа ажил нь ийм олон байж болно. Айгүй олон ажил ерөөсөө бий л байхгүй бол бүх юм ингээд болохгүй юм шиг. Одоо гэрээ хэлзээрэлэхэд заавал таны гарын үсээ хэрэгтэй. Эсвэл ямар нэг юм дээр шийдвэр гаргах чинь гэхэд заавал та ингээд зөвшөөрж ингээд тэр хүмүүс үйл ажиллагаагаа явуулдаг ч юм уу. Танаас бүрэн хамааралтай байх магадлалтай байна. Тийм ч учраас та айгүй олон тийшээ юм самгардаж ямар тийм өөрийн гэсэн тайван орон зай, өөрийн гэсэн орон зай байхгүй айгүй тийм шуугантай эргэн тойронтой байж магадгүй байхгүй. Тэгэхээр таны одоо дотор ч болохоор ингээд тий байнгын нэг тийм савлсан энергитэй яваад иж магадгүй энэ та маань. Тийм харагдаж байна. Тэгээд энэ болохоор ерөөсөө та ингээд бүхнийг шийддэг өндөр албан тушаалтан бөгөөд энэ дээр ерөөсөө шийдэл гаргаж байгаа юм. Та учраас танд ингээд ийм олон ийм тайван байхгүй байхаас өөр аргагүй байгаа аахгүй юу. Тэгээ таны дал тухамсар болохоор ингээд нэх гой тайван амраад нэг гол устай газар ингээд очиод ч юм уу байж ах юмсан. Эсвэл ингээд нэг тийм амармаар санагдсан, нэг жоохон тайван баймаар санагдсан тийм энерги гарч ирээд байна дотроо. Тэгээд ийм айгүй тийм агаар энерги их орж ирж байна. Айгүй тийм анализийн салбарт ажилладаг ч юм уу, статистикийн газар ажилладаг ч юм уу, эсвэл янз бүрийн математик, физик, янз бүрийн тийм тоо бодлоготой холбоотой дахитлан бодох бүртгэл ч юм уу тий. Одоо өөр юу байдیں۔ Программист ч юм уу, тиймэрхүү хүмүүс харагдаад байна. Айгүй тийм толгой бодол нь байнга ингээ бодолтой, байнга толгойтой тархитайгаа ингээ зурлалцж идэг, тархиа байнга ажиллуулж идэг. Байнга ингээ шийдвэр зөвлөгөө янз бүрийн юм гаргаж идэг тийм хүмүүс харагдаад байна. Та нар маань айгүй тийм амармаар санагдаад байгаа хүмүүс юм гэсэн. Ойрын хугацаанд бол амралт бол ирэхээр байна. Та маань өөрөө баг ингээд ажилласаа бүр ажил карьерийн баг ингээд одоо ингээд за болио одоо жоохон ингээд тий өөр тийшээ ордог ч юм эсвэл өөр салбарт ингээд юу яадаг ч юм уу жоохон амармаар ч юм шиг арай жоохон өөр нэг тий тэгэхгүй болохоор энэ бүр энэ ажлын ачаалал үнэхээр буурахгүй байна. Улмал нэмэгдээд байна гэж гарч ирээд байгаа байхгүй. Танаас шалтгааллахгүйгээр энэ ажил угаасаа маш их ачаалалтай байдаг ажил байгаа байхгүй юу? Тэгээд та маань өөрөө ингээд яг үндсэн гол түлхүүр ажлыг нь хийдэг хүн байх нэлээд магадлалтай гарч ирээд байна. Хийгээд л нэг тийм дуустгүй гэх юм уу, хөврөөд идэг ажил гэх юм уу. Тийм байгаад байна. Тийм байгаад байна. Ерөөсөө ингээд одоо ингээл хүний амьдралын нэг ингээд цикл дуусаад дараагийн цикл рүү шилжин орох үе гэж байдаг штэ. Тэг таны энэ ингээд ачаалалтай амьдрал хизээш дуусахгүй юм шиг нэг бодлын ингээд та ингээд элбэг хангалуун аятайхаа ингээд амьдарч байгаа ч гэсэн нөгөө бодлын маш их
ажлын стресс ачаал одоо ажлын ачааллтай айгуу түүртдэг хүн байгаа байхгүй. Тэгээд насаараа л ингээд бүр ингээд ийм амар ачааллтай ингээд ажиллаад амьдрах юм байх таа гэд бүр тэгж бодогдохоор хэмжээний байна. Тэгээд өөр эсвэл ингээд хуваараа энэ том компанид ингээд удирдлагаар ажилладаг ч юм уу тийм бол яшиг ингээд тий өөр ингээд хуваараа ажил хийж үзэх үү, арай жоохон өөрөө өөртөө цаг зав гаргаж болохоор ийм ажлын салбарыг сонгох уу ч юм уу тий. Тийм харагдчихээн. Магадгүй энэ дотор ингээд телевизийн хөтлөгч ч юм уу зурагтаар гардаг хүмүүс бас байх магадлалтай. Тийм хүмүүс одоо эсвэл мэдээний хөтлөгч ч юм уу тийм хүмүүс бол байнгын шинэ мэдээлэл хайж, байнга тэрний хойноос явж, байнга судалж тий нэвтрүүлэг бэлтгэхийн тулд асар их хэмжээний тийм судалгаа бүр байнгын суралцж тэгж явдаг хүмүүс байдаг штэ. Яг тиймэрхүү энергиуд бас аягүй хорж ирээд байна. Одоо хүмүүст аягүй их танигдсан гол ч юм уу тий дэлгэцэн дээр байдаг жүжигчин ч юм уу. Тиймэрхүү энерги их байна. Тэгээд ам хил их ажилласан тийм ажил хийдэг юм шиг гарч ирж байна. Тэгээд хэрвээ та нар маань ингээд амар амармаар санагдаад байгаа бол өөртөө бас амар амралт өгөх нь чухал байна. Энэ хүмүүс маань болохоор ажил, карьер, мөнгө санхүүгийн хувьд бол маш зүгээр байгаа хүмүүс бөгөөд зүгээр л ингээд амралтаа авал яах юм болоо ч юм уу эсвэл энэ ажил маань надгүйгээр цаашдаа ер нь явах болоо ч юм уу тиймэрхүү бодолтой л орж ирсэн хүмүүс байна уу гэхээс биш ажил карьер нь үнэхээр хэцүү байгаад бүр ингээд тий мөнгөн дутаад ч юм уу эсвэл бол цалин багтаад нэг тийм бодит амьдралыг шаардлага хэрэгцээг ингээд хангахгүй байгаа юм гэж алга эсрэгээрээ ингээд хитрхи их ажилтай хичэрхи их ачааллалтай байгаа учраас зүгээр энэ ажилласаа гараад бас өөр ингээд юм хийж үзэх хуваараа юм хөгжүүлвэл хэрвээ ч юм уу эсвэл бол жоохон өөртөө амралтаа өгж өөрийнхөө ингээд өөртөө цаг зарцуулах өөрийнхөө мэрэгжлийг дэвшлүүлэх ч юм уу тиймэрхүү зүйл хийх юм бол ер нь ямархуу байх вэ талаар ч юм уу үзэх гэж орж ирсэн хүмүүс юм шиг харагдаж байгаа байхгүй юу. Тэгэд та нар маань бол үнэхээр мундаг хүмүүс байна. Тэгээд ажил карьераа өөрчлөё гэж бодож байгаа бол тэрэнд ч гэсэн ер нь бол зүгээр гэж гарч ирж байна. Өөртөө зарцуулах цаг гарвал бас их зүгээр гарч ирж байна. Та нартай зориулаад тэгээд сахиусны зөвлөгөө татъя. Тэгвэл доошоо гаргалаа. Би ингэж доошоо харж 2-2-ороо боохгүй шүү. Ялцчихгүй танд тийм айц хүчрүүс ингэ нэг газараа хүлэгдсэн юм шиг тийм хүм мэдрэмж бол байна. Ерөөсөө би л байхгүй бол болохгүй, би ингэж юу байхгүй бол болохгүй гэж байгаа юм шиг нэг тийм асуудалтай бол байгаад байна. Энэ асуудлаа болоорой. Манайхаа хүнд бас өөртөө ингэж гаргах стар. Энэ бүхнийг ингэж гээд Below Fortune тэмдэг шаарга гараад ирлээ. Амьдралын хүртэл ерөөсөө таны шийдвэрийг дагаж та өөрийгөө эдгэж та өөрийнхөө талд орж та өөрөө юу хиймээр байгаад тэр бүхнийгээ сонгосон цагт амьдралын хүрд үргэлж таны талд иргэдэг шүү. Амьдрал үргэлж таны талд байдаг учраас та өөртөө юу зориулмаар байна, юу хиймээр байна тэр бүхнийгээ хийгээрэй гэсэн сахиусны зөвлөгөө орж ирж байна. За тэгээд та бүхэндээ уншлагыг хүлээн авсанд маш их баярлалаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзцаая. Баяртай. Зяхай та нар маань мэргийнхаа төгсгөлтөө домын хэсэг рүү ирсэн байна. За та нарт маань шилэн сав хэрэгтэй. Надад шилэн сав байхгүй болохоор юм хийжлээ. Шилэн сав хэрэгтэй. Тэгээд дотор нь цагаан будаа байвал цагаан будаа хийгээд нөгөө нэг ногоон будаа хийж чаддаг хүмүүс байвал ногоон будаа хийгээд за тэгээд энэ тэмдэгтийг зураад тэгээ энийг ингээ хуйлаад энэ будааныхаа ингээд гол руу ингээд хийчихнэ. Тэгээ харагдчихвэл сайн шүү заяа. Ингээд хийгээд за тэгээ та нарт маань 3-5 ширхэг лаврын навч хэрэгтэй. Та нар маань өөрсдөө юу хүсэх юм тэрийг ингээд лаврын навчин дээр бичин заяа. Би шууд ингээд цаасан дээр бичсэн. Тэгээд лаврын навчаа ингээд босоогоор нь зооно гэсэн үг. Эндээ тэг хитэн саяын хадгаламж ч юм уу эсвэл элбэг дэлбэг байдал ч юм уу ингээд сайхан тойруулаад зоогоод будаан дотроо зоогоод
За тэгээд хэрвээ зоосон мөнгө байх юм бол сайн. Зоосон мөнгө ингээд энд нь ингээд зоочно. Хэрвээ та нарт маань цаасан мөнгө байх юм бол цаасан мөнгөө хуйлаад зүгээр ингэж сайхан хуйлаад тэгээд энэ юуныхаа оронд зоосон мөнгөний хооронд ингээд зоочно гэсэн харагдахаар хэмжээний. За тэгээд синамон байвлыг сайн заяа. Синамон байх юм бол дээд талаас нь ингээд жоохон синамон хийгээд тэгээд энэ үедээ та нар маань гоё шармаар эсвэл ногоо монгоо өнгийн лаа хажууд нь асааж болно. Энийг хийж авах үедээ. За тэгээд энийгээ гэр хайл нэг хэсэгт ингээд тавьчихна гэсэн үг. Ер нь бараг даллагын уд шиг заяа. Тэгээд тавьчихна. Тэгээ энийгээ дараа сарын одоо бүтэн сартай ч юм уу шинэ сартай үеэр ч юм уу солиод дахиад хийж болно. Тэгээ энд байгаа хүслүүд чинь биелчихсэн гэж үзэх юм бол тэднээсээ шинжилээд дахиад шинээр хийж болно. Ингээл тавьчихна. Тухайн амтны нүдэнд өртгөргөө ч юм уу эсвэл өөрийнхөө нүдэнд харагдахаар ч юм уу сервант дотроо ч юм уу ингээд хийгээд орхичдаг байгаа. За тэгээд хилдэгчлэн үнэхээр итгээд ингээд дом хийгээд биелдэгэ гэж боддог хүмүүс маань л хийгээрээ. Яагаад гэвэл энэ дом маань та нарын итгэл үнэмшлэр амилж идэг зүйл учраас ерөөсөө итгэхгүй бол ингээд ер нь хийгээд хэрэггүй штэ. Тэгээд бас энийг ингээ хийгээд тавьчлаа гэд одоо ингээл нэг мөнгөний зургуулаад энэ мөнгө нь хизээр химэтгэхгүй гэдэг шиг суугаад ивэл бас болохгүй. Тэгээ яг энэ зорилгыг тавьсан бол энэ зорилгын төлөө бас ажиллаж хөдөлмөрлөж энэ зорилгууд маань бэлтгээ гэдгийг та нар маань бас сайн санацгаагаарай. Энэ домыг хийснээр болохоор та нарт маань энэ зорилгыг биелүүлэхэд хэрэгтэй нөхцөл байдал шалтгаан нөхцөлийг та нарт маань бүрдүүлж өгнө. Энэ дом маань ингээд замыг нь засаж өгнө гэж үздэг аахгүй. Тэрнээс шууд энийг хийгээл бэлэн мөнгөтэй болчихно гэсэн үг. Ерөөсөө биш шүү. Тэгээд надаас хувийн хүншлэг авсан болон зөвлөгөө авсан хүмүүстээ маш их баярлалаа. Коммент хэсэгт сэтгэлдээ үлдээж байгаа хүмүүсийг бүгдийг нь харсан. Тэгээд маш их урам авсан бүгдээрэнд маш их баярлалаа гэж хэлье. За тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Баяртай.